Та хизээ нэгэн цаг төрж өссөн их нутгийнхаа сүрлийн талаар буюу Монгол улсын сүрлийн талаар бодож үзэж байсан уу? Монголчууд бид өөрсдийн тусгаар тогтнол эрх чөлөөг сэрэг мандуулаад ердөөл 114 жилийн хугацаа өнгөрч. Гэсэн ч энэхүү 114 жил нь тийм ч амар өнгөрөөгүй түүхэтэнд сануулдаг. Монголчууд анх нийтийн тооллын өмнөх буюу 203 онд бусад нүүдэлчин овог аймагуудтай нэгдэж төр тусаа байгуулснаас хойш 2200 гаруй жилийн хугацаанд хэд хэдэн удаа сэргэн мандаж түүний хэрээр ч харь улсуудын хэрэгшээлд орж байсан мөлий. Тэгвэл 21-р зууны монголчууд бид тусгаар улс хэвээр амьдрахад ямар аюул занал хэл бидэнд тулгарч байгаа вэ? Өнөөдрийн дэлхийн дахны геополитикийн тогтворгүй цаг үед Монгол улс маань олон төрлийн гадаад болон дотоод саад бэрхшээлүүдтэй нүүр тулсаар л дээрэс нь янз бүрийн байгалийн гамшиг болон олон хүчин зүйлүүд бидэнд томоохон аюулыг үүсгэсээр байгаа юм. Тийм учраас өнөөдрийн сэдвэрээ бид Монгол улсыг сүрэлт хүргэж болзошгүй ямар аюул занал хэллүүд бидэнд ойрхон байгаа талаар хүрэхээр бэлтгэлээ. Янз бүрийн хүрээнд дурддах зүйлс нь баримт нотлохоор баталгаажсан баттай зүйлс биш бөгөөд хувийн үнцгөөс дүгнсэн гэдгийг тав хүмүүнд бичлэг эхлүүлэхээс өмнө сайн ойлгоорой. Өөрөөр хэлбэл энд дурддах таамаглалууд нь аль биесний биш болохыг анхаараарай. Ингээд манай сувгийг дэмжиж лайк болон сабскрайб дарахаа бүү мартаарай. Өдгөө монголчууд болон Монгол улсын аюулгүй байдал хэд хэдэн асуудлууд хүчтэй яригддаг үлээ. Хэрв тэдгээрээс яг гол асуудлыг дурдах юм бол Монгол улсын кибер аюулгүй байдал болон Монгол дахь авилгал, ус төржил, хууль бус зүйлс, уул уурхайн салбарын хэд хараат байдал, байгалийн гамшиг, геополитикийн эрсдэл, эдийн засгийн хүндрэл ба хүн ам зүйн асуудал зэрэг дурдж болно. Одоо тэгвэл эдгээр асуудлыг нэг үрчлэн авч үзье. 1. Монгол улсын кибер аюулгүй байдал. Магадгүй эхний сэдв танд Монгол улстай ямар ч хамааралгүй мэт санагдаж болох ч үнэндээ тийм биш юм. Ердөө 5 жилийн өмнө бид аливаа нэгэн төрлийн үйлчлэг авахын тулд урд оочор дараад олон байгууллагын хаалгадатдаг захим хөгжлөөс хол хоцрогдсон ус вэ. Гэсэн ч 2020 онд анх e-Mongolia систем гарч ирснээр төрийн бүхий л үйлчлэгийг захимаар авах боломжтой болсноор монголчууд өөрсдийн цаг заваа үлэмжих хэмжээгээр хэмнэх боломжтой болсон. Тэгсэн ч энэ нэргээд өөр нэгэн аюул занал хэллэг дагуулах болсон юм аа. Монгол улсын иргэдийн мэдээлэл захим платформуд дээр байрч болсон цаг үеэс эхлэн Монгол улсыг чиглэсэн захим халдлагууд жил болгон хурцтай өснө нэмэгдэж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд Монгол улсын төрийн болон төрийн бус байгууллагууд руу дадараа захим халдлага үлдэх болж хэд хэдэн байгууллагууд ч өөрсдийнхөө мэдээллийг алдсан байдаг. Хамгийн ойрын жишээ бол өнгөрсөн 2024 оны 11-р сард интернет эмнэлэг рүү Оросын хакерын бүлэг алдсанаас үүдэж 280 мянга гаруй Монгол иргэдийн хувийн мэдээлэл утасны дугаар эмнэлгийн түүх зэрэг мэдээллүүд алдагдаж байсан. Үүнээс өмнө 2020 онд бүгд найрамдах хятад ард улсын Lucky Mouse бүлгэн манай төрийн 430 гаруй байгууллагад ашиглаж Able Desktop системээр дамжуулж хэд хэдэн удаагийн дайралтыг хийж байж. Иймд Монгол улсын кибер аюулгүй байдал манай улсын амин чухал салбаруудын нэг яах аргагүй болоод байна. Кибер аюулгүй байдлыг ихэр монголчууд ихэвчлэн харь хөндлөнгийн зүйл гэж боддог ч үнэндээ яг тийм биш юм. Кибер ертөнц гэдэг бол өдөр болгон та бүхний ордог Facebook-оос ахгуулаад яг одоо үзэж буй энэ YouTube, Instagram, Viber, email болон e-Mongolia-с авдаг оршин суугаа хаягийн тодорхойлт зэрэг өргөн уудам цар хүрээг хамгадаг. Гэтэл монголчууд өнөөдөр хайнга байдлаас үүдэж өөрсдийнхөө мэдээллийг хамаагүй цахим орчинд байршуулж янз бүрийн баталгаагүй зүйлсийг интернетээс татан авч байгааг болмаас өөрсдөө болон тухайн байгууллага улс орны мэдээлэл технологийн аюулгүй байдлыг эрсдэлд оруулж байгаа нь нууц биш юм. Бүх төрлийн байгууллагууд нь аль бие усны лицензгүй програм ашиглаж байгаа явдал нь хакеруудад зүгээр л хаалгаа онгойлгож өгж байгаагаас ялгаагүй. Тийм болохоор Монгол улс хэрэг өнөөдөр кибер аюулгүй байдлаа алдвал улс орны үйл ажиллагаа тэр чигтээ алдагдаж сүрэлт хүрч болох байлээ. Учир нь янз бүрийн муу этгээдүүд нь ямар нэгэн улс үндэстний онц чухал мэдээллийн дэд үтс рүү чиглэсэн хандлагаар дамжуулан үйл ажиллагааг нь тасалдуулж улс оронд томоохон гар цохирлыг учруулдаг. Хэрв маргааш ямар нэгэн хакерын бүлэглэл e-Mongolia системийг бүрэн унгааж Монголын дата төвийг барьцаалж авбал 3 сая хүний мэдээлэл алдахаас эхлүүлээд төрийн бүхий л томоохон үйлчлэгээ зогсон байдал шилжиж монголчууд эргээд дундад зууны үедээ очно гэж та төсөөлтөө. Хэрвээ хэн нэг нь Монголын интернет сүлжээ эсвэл үүрэн телефоны операторуудыг унгаавал үр дүн нь ямар ах вэ? Эсвэл төрийн байгууллагын системүүдийг эзэлж аваад янз бүрийн ятхан гуйлах утга бүхий худал мэдээлэл тарааж Монгол улсад тогтворгүй байдал үүсвэл яах вэ? Таны бүхий л хувийн мэдээллийг хэн нэгэн гадны хакерын бүлэглэл олж аваад зарвал танд ямар санагдах вэ? Энэ бүхнийг бодоход л үр дагавар нь амар гоцтой. Тийм учраас Монгол улсын хувьд кибер аюулгүй байдал нь тун чухал сэдв бөгөөд үүнийг бид бүгд яг одоос эхлээд тун хугацтай авч үзэх шаардлагатай юм. Зүгээр нэг өдөржин Facebook ухаас сууж байхдаа ч гэсэн та санамсруугаар ямар нэгэн линкээр дарж хувийн мэдээлэл алдаад тэр нь чатаар одоо ах トゥ хамаатан садар руу явдаг хамгийн энгийн жишээ биш үү дээ. Анхаарцгаа ярд үмэ. 2. Авилгал. Монголчуудад авилгалын асуудал бол туйлын хүнд асуудлын нэг үлээ. Хүмүүс авилгалыг 90-ад он гараад гарсан гэж боддог ч үнэндээ авилгал монголчуудыг анх үүссэн тэр цагаас эхлээд л байсан юм. Монголчуудын соёлд туссан үнийгээ гарыг цайлгадаг уламжлал байдлыг бид бүгдээр мэднэ. Гэвч тэрхүү гар цайлах бэлгийг хэдэн 10,000 доллароос ахгуулад эрдэнийн чулуутай үзүүгөж хувираад байгаа нь өнөө цагийн Монгол улсын хамгийн том асуудал болоод байна. 2024 оны байдлаар Монгол улс нь авилгалын индексийн 100 онооноос 33-ыг авч 180 орноос 114-р байранд жагсаж байна. Энэ нь манай улс авилгалын индексээр Лаос, Ангол, Кен зэрэг буруу хөгжилтэй орнуудтай нэг түвшинд байгаа гэсэн үг юм. Өдөө төрийн байтугай хувийн байгууллагад нь хүртэл авилгацсан манай улс бусад улс орнуудын алдаанаас суралцах хэрэгтэй. Учир нь авилгал их байдаг газар хизээж сайн төгсгөлөөр дууссан жишээ байдаггүй. Авилгал газар авснаар төрийн байгууллагын хүч суларч хууль тэр чигээрээ гуйл болдгоо. Үүнээс үүдэж нийгэм тодорхой хэсэг нь баян тансаг сайхан амьдарч байгаад шударгаар хөдөлмөр эрхэлдэг ард түмэн тэднийг татвараараа тижээж туйлын хэцүү нөхцөлд амжигаадаг. Авилгалаас үүдэж улс төрд нэг нам эсвэл нэг бүлэглэл асар их хүчтэй болдог бөгөөд эргээд тухайн улсын бүхэл дүрм журам тэр бүлэглэлд ашигтай байдлаар үйлчилдэг. Тэгсэр сүүлдээ энэхүү нийгмийн тэгш бус байдал нь нийгмийн уур бухимдлыг асар ихээр хүргэсээр эцэстээ улс оронд үүмэн сан
хүсэж дарангуул тогтож иргэний дайныг бий болгоод мөн шударгаар амьдрахад ямар ч үн цэнэгүй болсон учраас ард иргэдэн зугтаж эхэлдэг. 2011 онд Түнис улсад авилгал хээл ахуул төрийн илүүдүүд ба нийгмийн шудраг ус байдлын эсрэг өргөн хэмжээний бослог гарч 23 жил ерөнхийлөгчөөр ажилласан Бен Айлийг огцорсон байдаг. Мөн тус жил Египтэд ерөнхийлөгч Хосни Мубаракийн авилгацсан төрийн эсрэг олон сая хүнийг хамарсан жагсаалт болж төрийн эрх солигдож байсан. 2014 онд Украинд ерөнхийлөгч Януковичийн эсрэг жагсаалт сүүлдээ цус тэмцэл болон хувирч иргэдийн энгийн иргэдийг годомжинд буудан алсан байдаг. Венесуэл улс ч гэсэн ерөнхийлөгч Уго Чавесын үеэс эхлэн гүн авилгацсан ус уран өдгөө дэлхийн хамгийн их газрын тосдож хамгийн ядуу зүдүү ус болон хувирчээ. Тийм учраас Монгол авилгал орсоор байвал яг хорт авдар шиг хизээ нэгэн цагт биднийг сүрүүлэх нь ойлгомжтой. 3. Уулуурхайн эх орон. Монгол улсад Mine Goal хэмээх нэршлээдэг. Энэ Монгол улсын экспортын салбарт зөвхөн уулуурхайн 80-90% эзэлж байдаг шогссон нэр томьёо билээ. Өдгөө уулуурхайн салбар нь Монгол улсыг тэжээж өгөх ганц салбар ч гэсэн ирээдүйд Монгол улсыг сүрүүлж болох хамгийн том хүчин зүйл билээ. Учир нь Монгол улсын эдийн засгийн зөвхөн уулуурхайн бүтээгдэхүүний экспортоос хамааралтай байдгийн улмаас дэлхийн зах зээл дээр нүүр сунах үед Монгол улсын эдийн засаг хямрал ордгоо. Яг ийм зүйл 2013 онд болсон байдаг. 2013 онд дэлхийн зах зээл дээр нүүрснүү нь огцом уснаас үдэж Монгол улсын эдийн засаг хямарч улс орны байдал хүндхэн болсныг хүн болгон мэднэ. Үүнээс үдэж Монгол улс гадаадаас их мөнгө зөөлж авснаар нэгэн цагт манай өрийн хэмжээ дотоодын бүтээгдэхүүний 127% хүрч санхүүгийн асар том тогтворгүй байдлыг үүсгэж байсан билээ. Үүнээс үүдээд үнийн өсөлт асар хурдтайгаар явагдаж ажилгүйд л гааршиж хямралд орсныг та бүхэн санаж байгаа. Тэгвэл ирээдүйд бид уулуурхайн салбараас хараат байсан хэвээр байх юм бол дэлхийн зах зээл дээр нүүрсний үн унаж хятад манахаас нүүрсээ авахаа болох юм бол Монгол улсын эдийн засаг тэр чигтээ сүрч улс орны нөхцөл байдал асар хүнд болох нь бодит үн юм. Тийм учраас Монгол улс нэн даруй эдийн засгаа солонгоруул өөр салбаруудад хөрөнгө оруулан олон орлогын их хүсэлтэй болохгүй биднийг Венесуэл улсын хувь заяа хүлээж байна. 4. Байгалийн гамшиг. Байгалийн гамшигын шууд утгаараа Монгол улсыг сүрүүлж чадахгүй ч урт хугацаанд асар том хохирол үзүүлж чадах нэгэн аюул юм. Монгол улсад сүүлийн 20-30 жилийн турш ширүүн зууд, үер, ган, гачиг, шорон шуурга, ойн төмөр зэрэг байгалийн гамшиг тогтмол тохиосоор байгаа. Жишээлбэл монголчуудын хамгийн үнэтэй баялаг болох 5 гушуун мал маань хэд жилээс жилд эдээшиж бэлчэрлэх газаргүй болж өвлийн зууданд олноороо хорогцоор байна. 1999 оноос 2003 онд үргэлжилсэн зуудын улмаас нийтдээ 13 сая мал хорогдсон байдаг бөгөөд малг болсон малчтын амьдрал улам доройтсноор олноороо Улаанбаатар хотод орж ирэн манай үндэсний нүүдэлчин өв уламжил үгүй болсоор байна. Дээрээс нь 100 болгон ордог ширүүн борооны дараа Улаанбаатар хойд үер тавтаж хэдэн зуун сая төгрөгийн эдийн засгийн хохирол жил бүр тохиох болов. Мөн хавар зүүн гардаг ой хээрийн төмрөөс үүдээд Монголын ногоон бүс жиршимтэй хорогдож Монгол бас асар хурцтай цөлтсөөр байна. Үүн дээр бас ойр ойрхон тохиох болсон газар хөдлөлтүүдийг ч мартаж болохгүй. Энэ бүхнээс үзвэл олон удаагийн татамжтай байгалийн гамшигаас үүдээд Монгол улсын эдийн засаг, хүн ам зүй, хөдөө аж ахуй, соёлын салбарууд хохирсоор л байна. Энэ нь Монгол улсыг урт хугацаанд сүрүүлэх ирээдүй ажиглагдаж байгааг анхаарах хэрэгтэй байлээ. За ингээд танд нэг сонирхолтой зүйл болоход задлан комьюнити гэж нэгдсэн байгаа. Тэгэхээр тань комьюнитид орсноор юу болж авах вэ гэдэг дүрдээ мэдээж зэрэг YouTube задлан хичээл бүрэн бүтнээрээ тэнд байрсан байгаа. За дээр нь нэмээд камерын өмнө өөрийгөө харуулах зориг гэсэн гоё хичээлүүд байгаа. За дээр нь видео эвлүүлгийг урлаг болтон хөгжүүлэх гэсэн ийм гоё хичээлүүд бас орсон байгаа. Мэдээж энэ комьюнитиг байгуулсан давуу тал нь юу гэхээр хамтдаа гоё контент бүтээлийг хамтынхаа мэдлэгийг хуваалцах тэр хүрээллийг бий болгох зорилготой юм. За тэгээ явцын дунд бол комьюнитигаар бүүндээ уулзах ивент, мөн найд вид задлан гэх мэтлэн гоё номнууд бэлэг авах зөндөө олон зүйлсүүд байгаа. Дээр нь яг танд хэрэгтэй гоё хичээлүүд улам бүр сар бүр нэмэгцээр л явах болно. Ингээд бас хичээлүүдийг бүрэн дүрэн үзэж дууссан хүмүүс бас тусгай санал тавьж байгаа. Тэр нь бол хамтдаа сууг эзэмших, хамтдаа контент креатор болох гоё саналууд явж байгаа. Тэгэхээр та бүхэн задлан комьюнитид нэгдэж хамтын мэдлэг эзэмшээрэй. Ганцхан контент эхлэлтгүй өөр хувь хүнд хэрэгтэй маш олон мэдлгүүдийг энэ комьюнитигаар дамжуулан хүргэх зорилготой байгаа. Тэгэхээр та бүхэн видеоны доор description байгаа энэ линкээр ороод бүртгүүлээрэй. Сарын $29. Мөн удахгүй олон хичээлүүд нэмэгдэх тусам үн ажил нэмэгдэж магадгүй. Ингээд бүгдээрээ задлан комьюнити дотор уулзаж хамтын мэдлэгийг бүтээцгээе. 5. Геополитикийн эрсдэл. Монгол улс нь Орос улбаны улс ба бүгд найрамдах хятад улс гэсэн хоёр том өрштэй. Манай хоёр өрш нь хоёулаа цөмийн зэвсэгтэй хүчрхэг цэрэг зэвсэг эдийн засгтай усууд бөгөөд Орос хятад улс олон жилийн турш Монголыг өөрийн хараандаа байлгаж нөлөөгөө тогтоох гэж үзээр ирсэн. Монгол улс нь Хятадаас 90% экспортын хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл Монголоос олборлдог нүүрс, зэс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний зах зээл хятад улсаас бүрэн хамааралтай. Үүнээс үүдээд хэрв хятадын эдийн засаг унвал дагаад Монголын эдийн засаг савж ундаг. Дээрээс нь Монгол улсын газрын тос, эрчим хүчний салбар нь Орос улсаас нэлээд өндөр хамааралтай байдаг бөгөөд Орос улстай таагүй харилцаатай болж манад шатхуун нийлүүлэхөө болвол Монгол улс тэг зөсөлтөнд орно. Үүн дээр нэмээд Монгол улс далаад гарцгүй хөрш улсуудынхаа бомбуудаас шууд хамаардаг ба Хятадын гайл хаагдаж Оросын төмөр замын болон татварын тариф бүсгүйтэл Монгол улсын экспортын усгал гацдаг. Мөн Монгол улсын хэдийгээр хоёр улсын нөлөөллийг багасгах зорилгоор 3 дахь хөршийн бодлого хэрэгжүүлдэг ч гэсэн үүнд байнга саад ордог. Хэрв нэг л өдөр Монгол улс дахь Орос Хятад улсын тэнцвэр алдагдвал манай улс аль нэгнийх нь хэрэгшээд бүрэн орох боломжтой байдаг. Ялангуяа сүүлийн үеийн олон улсын харилцааны амаргүй цаг үед Монгол улс нь төвийг сахих гэж оролдож байгааж хоёр том аварга улсын дунд байх нь бидний цаг ямагт аюулд оруулдаг. Тийм учраас бид ухаантай байхгүй бол хизээ нэгэн өдөр аюулын харанг байнга л бидний үдийг тогшиж байгаа шүү. 6. Хүн ам зүйн асуудал.
Сүүлийн үеүүдэд Монгол улсад төрөлт тогтмол буурч, жил ирэх тусам олон хүмүүс гадаад руу цагаачилж байна. Үүнээс үүдэж Монгол улсад чимээгүй хүн ам зүүн хямрал үүссээр байгаа. Өдгөө Монгол улс нь 1.5 сая км квадрат газар нутагтай мөртлөө 3.5 сая хүн амтай. Энэ 1 км газарт ойролцоогоор 2 хүн оноогддог гэсэн үг юм. Гэсэн ч сүүлийн 30 жил эдийн засаг нийгэм байгалийн гамшигаас үүдэлтэй хямралын улмаас зөвхөн Улаанбаатар хотод 1.7 сая хүн аж төрж байна. Үүнээс үүдээд Монголын хөдөө нутагт эзгүүрч хөдөө эмхтэн хүн үлдээгүйгээс хүн ам зүүн ностой асуудлууд үүсэж байна. Улаанбаатар хотод амьдарч буй 1.7 сая хүн өдөр бүр замын төвчрөл, агаарын бохирдол, хөрсний бохирдол, авилгал, тог захилгаангүй байдал гээд олон асуудалтай тулгардаг. Үүнээс үүдэж Монгол улс 15-аас 64 насны залуучууд их орноосоо дайжиж гадаад улсад очин ажиллаж амьдардаг үлээ. Үүнийг brain drain буюу тархины гожил хэмээн нэрлэдэг. Тэгвэл үүнээс гадна Монгол улсад нүрлээд буй хүн ам зүүн нэгэн томоохон асуудал нь төрөлт буурсан хэвлэлээ. 2020 онд 77 мянган гаруй хүүхэд төржээ. Гэсэн чинь энэ тоо 2024-нд 59 мянган болж буурсан байна. Энэ байдлаар ойрын 10 жилийн дотор Монгол улсын залуучууд гадагшаа улс руу дөрвөн гарснаас үүдэж зөвхөн өндөр настай иргэд үлдэн төрөлт бага болсноор Монгол улсыг томоохон хүн ам зүүн асуудал хүлээж байгаа. Тийм учраас нэн даруй бид энэ дэвлэлтэй уян хатан хандж засахгүй бол Монгол улсын ирээдүйн оршин тогтнох эсвэл тогтнохгүй байх нь хүн ам зүүн байдлаас нэлээд шалтгааллах байлээ. Ингээд бид энэ удаа Монгол улсыг сүрэл хүргэж болох 6 томоохон асуудлыг бүгд нь үргэлээ. Гэхдээ эндээс бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Эдгээр сүрэл бол зайлшгүй хувь тавилан биш юм. Хэр бид Монгол улсын ирээдүйд учирч болох эрсдлийг үржлэн харж, сөрөг нөлөөг нь багасгах арга хэмжээг цаг тухайд нь авч чадвал ирээдүйг өөрсдөө хамгаалж улс орноо аварч чадах байлээ. Энэ бол зөвхөн төр засгийн үүрэг биш, иргэн бүрийн хариуцлага юм. Тиймээс яг одооноос бүрэн эрхэд тусгаар тогтносон Монгол улсын иргэд бид сүрлийг хүлээгээд суух биш, түүний эсрэг сүрэн зогсох хэрэгтэй байна. Яг одооноос л асуудлыг хүнддэг биш, асуудлыг шийтгэн төлөө зүтгэж улс их орноо хямралаас нь гаргацгаая монголчуудаа. Төр үр хоёр минь мөн хөршиг.